тооны сөрөг зэрэг гэж юу вэ гэдэг талаар хэвлээ одоо үзье. За өмнө нь бол тэг зэргийн талаар үзсэн байгаа тий. За тэгэхээр за нэг зураас татаад. За 3-ын хасах 2 зэрэг гэж юу юм бэ гэхээр энэ бол нэгийг хуваах нь 3-ын квадрат гэсэн үг. Хүртээр хоёр нь байраа солинч гэж бас хэлдэг тий. Доош орох юм бол нэмэр эерэг болтгоо гэж бас хэлдэг. За тэгэхээр энийг хэдүүлээ яг одоо өмнөх бодлогоодыг яаж бодсон яг тэр хинжгээ гаргаж ирж үзье тий. Энэ хуваах бодлоор ялангуяа 3-ын 5 зэргийг 3-ын 2 зэрэгт хуваах юм бол 3-ын 3 зэрэг гарч ирсэн тий. Тэгвэл 3-ын 2 зэргийг 3-ын 2 зэргийг 3-ын 5 зэрэгт хаваагаад үзье. 3-ын 5 зэрэгт. За ингээд хуваагаад үзэх юм бол дээдлэлт нь 3-ыг үржих нь 3, 3-ын 2 удаа байна тий. 3-ын 2 зэрэг гэдэг чинь. За доор бол 3-ыг үржих нь 3, үржих нь 3, үржих нь 3. За 4 удаа бичлээ. За 5 дахь бичлээ. Ийм байдлаар бичнэ гэсэн үг. За эндээс хураахаар ингэж хураагдаад дээдлэлтэй бол нэг л үлдэж байна тий. Хоёулын 3 хуваагаар 1 гэж ингэж үлдэж байгаа шүү. Ерөөсөө огт байхгүй болж байгаа зүйл гэж байхгүй. За ингээд тэнцүү дээдлэлтэй 1 доотлолтоо 3-ын 3 зэрэг боллоо. Тэгвэл энэ маань нөгөө талаасаа нөгөө томьёогоор тий хураангуйж удаа заавал ингэж хураахгүйгээр бичих юм бол ижил суурьтай байх юм бол хооронд томьёожвол зэргээс нь зэргийг хасна гэсэн үг. Тэгэхээр энэ бол 3-ын хасах 3 зэрэг болох нь байна. Нөгөө талаасаа нэгийг хуваах нь 3-ын 3 зэрэг гэдэг хэдүүл энэ чинь хувааж одоо тий хуваах үйлдэлийг хийж бутархайг нь хооронд хураагаад гаргаж ирсэн. За тэгэхээр тооны сөрөг зэрэг гэдэг бол за тэр одоо нэгийг хуваах нь 3-ын хасах 3 зэрэг гэдэг бол нэгийг хуваах нь 3-ын 3 зэрэг байх нэ. За энийг хэдүүлээ юугаар бичээд үзье. Үсгээр буюу ерөнхий байдлаар бичээд үзье. Жишээ нь А-гийн хасах эм зэрэг гэдэг бол нэгийг хуваах нь А-гийн эм зэрэг гэж бичигдэнэ гэсэн үг тий. Энд одоо за энийг бол бас одоо яг нэгийн тоон гинт хараад ирсэн шиг харагдаад байвал ерөнхийдөө бүгд тоонууд ч бас бүгдээрээ хуваар нь нэг байдаг одоо тийм бутархай тоонуудаа гэж бас бодож болно тий. За хүртэр хуваарийнх нь байрыг солих гэдээ яагаад тэгж нэрлээд байна вэ гэхээр энэ тоон байна. Өөрөөр хэлбэл 4-ийн тоог бид нар бас 1-ний 4 гэж бичиж болно, 2-ны 8 гэж бичиж болно, бүгдээрээ буцаад 4 болно тий. 3-ны 12 гэх мэт ч тэгэхээр хязгааргүй олон янзаар бол бутархай тоогоор бичиж болно. За тэгэхээр бас л одоо энэ А-гийн хасах эм гэдэг бол нөгөө талаасаа 1-ний А-гийн хасах эм гэдэг бутархай тоог гэдэг тий. Хүртэр хуваар нь байраа солигдоход зэрэг нь эерэг болно гэж ярьдаг байх нэ. За тэгэхээр тооны сөрөг зэргийн талаарх тайлбар бичлэг маань энэ дүрээр тасч байна.